Радио конкурс. Радио конкурс. Монголын радиогийн шууд нэвтрүүлгийн студиэс радио конкурс суралдаан таяны 2 дугаар хэсгийг үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. Өнөөдөр бид Төрөмжт Улаанбаатарын их сургуультай хамтран радио конкурс суралдаан аяна орон даяар өрнүүлээд байгаа. За тэр дундаа радио конкурс суралдаан таяны хүрээнд сонсогчдод хүрж байгаа уралдаанд нэвтрүүлэг маань Монголын радиогийн 1-р сувгаар яг энэ цаг мөчид хүрдэг. За нэвтрүүлгийнхаа эхний хэсгээр бол бид сонсогчдод тухайн өдрийн асуулт даалгавруудаа үлдээдэг. Тэгэхээр 13 цаг 50 минутаас бид түүхийн тэнхимийн багш нарын бэлтгэсэн асуулт даалгаврыг оролцогчдод үлдээсэн бол харин яг энэ цаг мөчид түүхийн тэнхимийн багш нараа ураад байгаа юм. За өнөөдрийн хувьд түүхийн тэнхимийн багш нар маань бас хүрэлцэн ирсэн байгаа. Түүхийн тэнхимийн эрхлэгч доктор дэд профессор Баяр сайхан, за мөн түүхийн тэнхимийн багш магистр Гал Бадрах нар хүрэлцэн ирээд байна. Та бүхэндээ бас өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Радио конкурс уралдаан таяныг Төрөмжт Улаанбаатарын их сургууль маань бас дэмжиж бид хамтдаа энэ аянаа үргэлжлүүлж байна. Аяныхаа хүрээнд цуврал нэвтрүүлгүүдэд 7-ны цаг мөчид оролцогч хүүхдүүдтэйгээ хамтран бас явуулж байгаа. Тэр өнөөдрийн хувьд түүхийн тэнхим маань 2 дахь удаага асуулт даалгавраа бэлтгэж 13 цаг 50 минутаас оролцогчтой үлдээсэн. Тэгэхээр өнөөдрийн асуулт даалгаврыг Гал Бадрах багш бэлтгэж боловсруулсан тийм ээ. Тэгэхээр өнөөдрийнхөө асуулт даалгавартай холбоотой бас мэдээллийг хуйлаа ихэнд нь зогсгаан бас тайлбарлая. Тэгээд ямар асуулт даалгаврыг үлдээснээс эргээд оролцогч сонсогч хүүхдүүдтэй бас нэг таниулах юм. За би өнөөдрийн асуулт даалгаврыг бол за нэгдүгээр асуултыг хүннүүгийн түүх соёлтой холбоотой ийм асуултуудыг хүүхдүүдтэй тавьсан. За энэ асуулт маань юу вэ гэхээр хүннүүгийн одоо язгууртны буюу одоо хаадын оршуулгын газар Монгол Оросын холбооны улсын нутагт нийтийн 10 орчим газраас илэрж олдсон байдаг. Тэдгээр дотроос хамгийн сүүлд 2011 онд хийгдсэн нэг томоохон судалгаа бол Монголд байтугай одоо дэлхийд нэлээд томоохон нээлт болсон юм судалгаа болсон. За энэ судалгааны ажил хаана хийгдсэн бэ? Эндээс илэрж олдсон тэр Ромын шилэн аяга нэг ивэрт домгийн амьтдыг дүрсэлсэн алт мөнгөн чимэглүүд сэлбэртэй хаш чимэгл хаанаас олдсон бэ гэдэг асуултыг тавьсан байна. За энэ бол дан ганц түүхийн гэхээсээ илүү бас танин мэдхүйн чанартай ийм асуулт байна. За хоёр дахь асуултыг бол түүхийн шинжлэх ухаан маань өөрөө их олон салбар ухаантай байдаг. Энэ археологийн шинжлэх ухаан ч мөн түүхийн шинжлэх ухааны нэг салбар гэж явдаг. За тэгээд энэ салбар ухаануудаас одоо аль нь түүх буюу одоо археологийн шинжлэх ухаанд хамааралгүй бай. Өөрөөр хэлэх юм бол энэ асуултыг одоо зөв хариултыг нь олохын тулд энэ хариултууд дээр байгаа одоо эпиграфик, нумизматик, палеонтолог, палеозоолог, палеограф гэсэн энэ одоо салбар ухаануудыг хүүхдүүд мэддэг бол. Нэг ийм асуулт тавьсан юм байна. За гурав дахь асуултыг бол би олноо өргөгдсөн Монгол улс буюу бид нар Богдхаант Монгол улс гэдэг нэрээр нь одоо илүүтэй мэддэг. Энэ түүхэн цаг үетэй холбоотой нэг юм танин мэдхүй асуулт тавьсан юм байна. За энэ юу вэ гэхээр олноо өргөгдсөн Монгол улсын үед одоо хамгийн анх хэвлэгдэн гарч ирсэн сэтгүүлийн нэр юу вэ гэсэн. За энд бол хариултууд нь нийслэл хүрээний сонин бичиг, шинтэл, оюун түлхүүр, үнэн цог гэсэн юм хариултууд байгаа. За энэ бол магадгүй Монголын сэтгүүл зүйн түүх тийм ээ. Энд холбогдолтой хамгийн анхны сэтгүүл гэдэг утгаар нь оруулсан юм байна. За маш сонирхолтой асуултууд байна. Тэгэхээр хамгийн эхний асуулт бол магадгүй одоо түүхийг их сонирхон судалдаг ч юм уу, уншиж судалдаг. Энэ талаарх одоо түүхийн олдвруудын талаарх мэдээллийг түүж уншдаг ч юм уу, ийм сонирхолтой хүмүүс бас их байдаг. Тэгвэл 10 жилийн хүүхдүүд маань элсдийн ерөнхий шалгалтандаа түүхийн хичээлээр бас сонгож шалгалт өгнө гэж бодож байгаа. Тэр хүүхдүүдэд бол бас мэдлэг нэмэх ийм сонирхолтой асуулт юм гэж бодож байна л да. Асуултууд маань бүгд 5 хувилбартаагаар боловсруулагдсан байна. Ер нь элсдийн ерөнхий шалгалтын асуултууд энэ хэлбэрээр боловсруулагддаг гэж хэлсэн тийм ээ. Тий. Ер нь бол бүгд 5 хувилбартай. Гэхдээ тест бол дотроо янз янз байна л та. Ерөнхийдөө би бол эндээс дандаа зөв нэг хариултыг одоо дугуулах ийм тестүүдийг сонгож хийсэн байна. За тэгэхээр нэвтрүүлгийн төгсгөлд бол бид өнөөдрийн 3 асуулт даалгаврынхаа
үнэн зөв гэсэн хариултуудыг бас задлан хэлнэ. Монголын радио гэсэн пэйж хуудасаар цахим орчинд та яг одоо бидний нэвтрүүлгийг сонсож байгаа бол бас нэвтрүүлгийн төгсгөлд аль хувилбарууд нь зөв байсан бэ гэдэг тайлбар мэдээллийг хүлээн авах боломжтой. За мөн хүүхдийн нэвтрүүлэг гэсэн пэйж хуудсан дээр бол бид өнөөдрийн радио конкурс уралдаан таяныхаа асуулт даалгаврыг бас үлдээсэн байршуулсан байгаа юм а. За мөн 9908 55 78 дугаарын утсаар бид хөдөө орон нутгаас болоод Улаанбаатар хотоос оролцож байгаа оролцогчдийн зөв хариултуудыг нь хүлээн авсан. За нэвтрүүлгийнхаа дундуур бас мэдээлэл олгоо төрийн өмчт Улаанбаатар их сургуулийнхаа талаар за мөн оюутан залуучуудтай холбогддог боломжуудын талаарх мэдээллийг бас хүргэж яваад байгаа. Баяр сайхан багшааг түүхийн тэнхимтэйгээ холбоотой мэдээллүүдээс өгөж ер нь танай түүхийн тэнхим маань бусад тэнхмүүдээсээ юугаараа ялгаатай юм? Ижил төстэй сургалт явуулдаг ихтэй сургуулиудаас гэдэг юм уу? Онцлог шинжүүд нь бас юу ах вэ? За тэгэхээр манай төрийн өмчт Улаанбаатар их сургууль маань бол судалгаанд суурилсан сургууль гэдэг тухай бол тав хүнд бол өмнөх орж ирсэн нэвтрүүлгүүдэд ярьсан байгаа. За түүхийн тэнхим маань бас яг тэр түүнтэй уялдсан судалгаанд суурилсан судлаач мэрэгжилтнийг бол бэлтгэдэг ийм тэнхим байж байгаа. За Монгол улсад яг түүхийн мэрэгжилтэн бол голлон бэлтгэдэг Монгол Улсын их сургуулийн түүхийн салбар, Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүхийн салбар. За дээрэс нь манай Улаанбаатар их сургуулийн түүхийн тэнхим болон археологийн тэнхимд бол энэ түүхч мэрэгжилтэн судлаачийг бол өнөөдөр бэлтгэн гаргадаг. За энэ бусад сургуулиудаас бол манай түүхийн тэнхимийн бэлтгэж гаргаж байгаа мэрэгжилтний гол онцлог бол хос мэрэгжилттэй гэдгээрээ бол ялгарна нэгдүгээр. Хоёрдугаар нь бол энэ бас судлаачийг бэлтгэдэг гэдгээрээ бол ялгардаг. За манай түүхч гэдэг мэрэгжлийг эзэмшиж төгсөж байгаа төгсөгч маань бол нөгөө хятад хэл, япон хэл, солонгос хэлний бол аль нэг хэлийг нь сонгож судалдаг байгаа. За Монголын түүхийн чухал их сурвалжууд бол тэр юуны дорн дахны гол хэл болох хятад хэл дээр бол маш их хэмжээгээр бол байдаг. За нэг ялангуяа бол Монголын дундад зууны түүхэнд холбогдлолтой их сурвалжуудын бол дийлэн олонх нь хятад хэл дээр байх чийтэй. За ингэснээрээ бол манайха тэр түүх хятад хэл судлалын төгссөн оюутан төгссөгч судлаач маань бол түүхч мэрэгжлийн зэрэгцээ хятад хэлийг бол эзэмшснээр тухайн хэл дээрх их сурвалжийг бол өөрийн судалгаанд ашиглах бол бүрэн боломжтой байдаг. За энэ чиглэлээр ч гэсэн манай түүх хятад хэлний ангийг бол төгссөн оюутнууд яг энэ мэрэгжлээрээ судалгааны томоохон байгууллагууд бол ажиллаад явж байгаа. За мөн дээрэс нь бол энэ солонгос хэл, япон хэл дээрх хэлийг бол эзэмшснээр бол мөн сурвалжийн зэрэгцээ бол судалгааны төвшөнд эдгээр хэлийг бол ашиглаж судалгаа хийх бол бүрэн боломжтой байдаг. Тухайлх юм бол одоо Монгол судлалын нэг том төв бол Япон улсад байдаг. Өөр Монгол дээр бол дамжиж өөр Монгол дээр голлон тулгуурлаж бол судалгаа хийдэг энэ судалгааны төвүүд байдаг. Түүх Япон хэлний мэрэгжлийг бол эзэмснээр түүхийн судалгаагаа тэр Япон дэх Монгол судлалаа тулгуурлан хийх бол боломжийг бол бас бүрдүүлдэг юм байна. За энэ үндсэн 3 энэ хэлний зэрэгцээгээр бол мөн түүхч, архив судлаач, түүхч, аялал жуулчлалын менежер, түүх угсаатан судлаач гэдэг мэрэгжилтнүүдийг бол бас бэлтгэдэг. Мөн энэ бол түүхийн мэрэгжил, түүхчийн мэрэгжил дотроо илүү гүнзгийрсэн тэр угсаатан судлаар мэрэгжсэн юм уу? Эсвэл архив судлаар мэрэгжсэн, эсвэл аялал жуулчлалын маркетингийн чиглэлээр бол мэрэгжсэн юм судлаач мэрэгжилтнийг бол бэлтгэдэг. Үүгээрээ бол онцлог бөгөөд даваа талтай байгаа. За тэгэхээр Улаанбаатарын их сургууль маань оюутан залуучуудад олон боломж даваа талыг олгод юм байна. Тэр дундаа түүхийн тэнхим бол бас маш онцлогтой, сонирхолтой мэрэгжлүүдийг бэлтгэдэг юм байна. Ингээ хэдхэн ормын дараа ярилцлага үргэлжлүүлье. Төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн Япон хэлний тэнхим нь Япон улсын шилдэг их сургуулиуд болох Осакагийн гадаад хэлний их сургууль, Тогокугийн их сургууль, Хирошимагийн их сургууль, Нарагийн их сургууль, Кобегийн их сургууль, Акухо Охтын коллежтэй оюутан солилцооны шугамар хамтран ажиллаж байна. Мөн Монгол улсад Япон хэлний төвшин тогтоох шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах идэвхжлэгдсэн төлөөлөгчийн газраар томилогдсон анхны их сургууль болон амжилттай ажиллаж байна. Монголын ирээдүйн улсын оюун үлэг залуус та бүхнийг төрийн өмчит Улаанбаатарын их сургуулийн Япон хэлний тэнхимийг сонгон суралцахыг урьж байна.
За радио конкурс уралдаан төвтрүүлгийн 2 дугаар хэсэг үргэлжлэн та бүхэнд хүрж байна. Бид сая Улаанбаатарын их сургуулийн бусад тэнхмүүдийн талаарх сонирхолтой мэдээллийг хүлээн сонслоо. Олон тэнхмүүд бас үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээрээс өнөөдөр бид онцлон түүхийн тэнхмийн багш нараа ураад байгаа. Түүхийн тэнхмээс боловсруулсан асуулт даалгаврыг бас өнөөдөр оролцогчдод үлдээсэн. Тэгэхээр гал одрох багшаас бас тодруулъя. Өнөөдрийн асуулт даалгаврууд маань их онцлогтой байлаа гэд түрүүн та тэр бас онцлсан тийм ээ. Тэгэхээр эхний асуултан дээр одоо жишээ нь оролцогч хүүхдүүд маань юуг илүү их бодолцож ямар одоо хичээлийнхаа хүрээнд авч одоо мэдсэн тэр мэдлэг дээрээ толгуурлан хариулах боломжтой байсан бэ? Яг энэ асуулттай холбоотой хичээлүүд гэдэг юм уу, онлайн мэдлэгүүд яг энэ төгс хэнгийн хүүхдүүдэд маань олгогдож байгаа юу хичээлээр түүх хичээлээр дамжуулан? Энэ бол яг шинэ мэдээлэлтэй. 10 жилийн түүхийн сурах хичээлүүдэд ороогүй 2011 оноос хойш бол ер нь нэлээд сайн бид нэр судалгаа хийж 2 ч одоо ном хэвлэж гаргаад байгаа боловч харамсалтай нь яг энэ түүхийн мэрэгжлийн чиглэлийн 10 жилийн сурах хичээлүүд ерөөсөө ороогүй юм. Тийм учраас би энийг ерөнхийд нь одоо хүмүүст мэдрүүлэх тийм үү одоо энэ шинээр гарч ирж байгаа энэ түүхийн шинжлэх ухааны одоо нээлтүүдийг хүүхдүүдэд мэдүүлэх үүднээс оруулсан юм байна. Тэгэхээр хүүхдүүд маань бас энэ асуултанд хариулахын тулд зохимжооны мэдлэгийг өөрсдөө олж авах шаардлагатай байсан байх тийм ээ. Яг хоо интернет ч юм уу захим ертөнцид бол бидний одоо энэ хийсэн судалгааны ажлын талаар бол нэлээд мэдээлэл байдаг л та. Одооны хүүхдүүд бас захим ертөнцийг нэлээд сайн ашигладаг болсон байна. Эндээс бас мэдээлэл олж авах боломжтой. За мөн телевиз, радиогоор ч гэсэндээ хэд хэдэн нэвтрүүлгүүдэд оролцож исэн. За мөн дээрэс нь Монголын одоо 18 аймгийн одоо ямар ч байсан талаас илүү хувьд нь явж төгс хэнгийн оюутнуудад яг энэ талаар би лекц уншиж ирсэн. Магадгүй энэ сууж ирсэн хүмүүс бол шууд хариулчих боломжтой. Хоёр агшаасаа бас нэг зүйлийг тодруулъя гэж бодож байна л да. Ер нь энэ түүхийн хичээлийг сонирхон судлахын давуу тал нь юу гэж боддог вэ? Мэдээж улс орныхоо одоо түүх соёлыг таньж мэдэх хамгийн чухал зүйл бол байна. Өөр юу илүү их хүүхдүүдийн сонирхлыг татах хэрэгтэй вэ? Түүхийг сонирхон судалснаар. За түүхийн мэрэгжил гэдэг бол бас их өргөн ойлголт, өргөн сонголттой мэрэгжилтэй. За манайхан бол ерөнхийдөө нэг түүхийн мэрэгжил гэхэлэр дандаа нэг өнгөрснийг судалдаг, өнгөрсний тухай шинжлэх ухаан мэтэр бол ойлгодог. Гэтэл түүхийн шинжлэх ухаан бол өөрөө өнгөрснийг танин мэдээд өнөөдрийгөө ойлгож ирээдүг төлөвлөхөд тусалдаг энэ гол шинжлэх ухаан байж байгаа. Нөгөө талаас нь түүхийн шинжлэх ухаан гэдэг бол бусад маш олон шинжлэх ухаантай холбогддог. Бүх шинжлэх ухаан бол өөр ингэсэн шинжлэх ухааныхаа түүхтэй байдаг. Энэ утгаараа бол холбогдож байх хэрэгтэй. За мөн тухайн нэгэн хувь хүн ч гэсэн өөрийн амьдралын замлын түүх, өвөг дээдсэн түүх юм уу, эсвэл бүс нутгийн түүх, улс орны түүх ч юм уу, ээдрээ бүхий янз бүрийн асуудал бол байдаг. Эдгээрийг бол танин мэдэж байна гэдэг бол нэг талаас танин мэдэх хүн мэдээллийг олж авч байгаа. За нөгөө талаас бол мөн өөрийгөө боловсруулж, хөгжүүлж байгаа гэсэн үг. За энэ утгаараа бол түүхч гэдэг мэргэжлийг эзэмшснээрээ зөвхөн өнгөрсний тухай мэдээлэлтэй болох биш, тэр мэдээллийг боловсруулах, хэрэглэх, ирээдүгээ төлөвлөх гэд маш олон талын чадварыг эзэмшиж чаддаг юм өрөвц бас юм мэдлэг ухаан байдаг. Түүхийг судалснаар хүн эргээд бусадтай харилцаа гэдэг юм уу, өөрийгөө илэрхийлэх тэр чадвар их сайжирдаг юм шиг надад санагдаад байдаг л да. Энд дээр гал одрох их шамар бодолтой байдаг уу? Ер нь бол яг түүх чинь өөрөө нийгмийн ухааны шинжлэх ухаан. Тийм учраас түүхийн талаар хүмүүс хэдий ч нэ их ойлголттой, хэдий ч нэ их мэдлэгтэй болно. Тэр чинээгээр одоо хүмүүстэй харилцах харилцаанд илүү хялбар ярианы баялагын хувьд ч гэсэндээ илүү ийм болох боломжтой болов гэж биш. Тухайн одоо танай сургуулийг яг сонгон суралцахаар зорж байгаа ч юм уу? Яг энэ түүхийн тэнхимэд одоо миний сонирхож байгаа мэргэжлэр бэлтгэдэг юм байна. Би энэ сургуульд орё гэж сонирхож байгаа хүүхдүүд мэдээж танай одоо тэнхимд ажиллаж байгаа, тэнд хичээл орж байгаа багш нарын чадвар гэдэг юм уу? Зэрэг ур чадвар олон жил ажилласан байдал ч гэдэг юм уу? Энэ бүх зүйлийг бас харах нь нэг сонголт болдго юм болоо гэж бодоод идэг л да. Тэгэхээр танай тэнхимд ер нь одоо туршлагатай олон жил ажилласан гэдэг юм уу? За яг салбартаа үнэлэгдэж чадсан багш нар мэдээж ажиллаж байгаа. Багш нараасаа танилцуулаач. Тэгэлгүй яах юм. За манай түүхийн тэнхим бол ер нь манай сургуулийн ууган тэнхим гэдэг талаар өнгөрсөн л онгодч бас ярьж байсан. Түүхийн тэнхимд бол манай түүхийн шинжлэх ухааны судалгааны
гол том эрдэмтэд маань бол багшилж ирсэн. За өнөөдөр бол манай Улаанбаатар их сургуулийн түүхийн тэнхимэнд болохоор Монголын дундад зууны үеийн түүхийг судалдаг нэртэй эрдэмтэн түүхийн ухааны доктор профессор Содномын Цолон багш бол ажиллаж байгаа. Цолон багшийг бол манайхан Галдан мушх тааны судалгаагаар нь бол сайн мэднэ. За мөн Монголын шинэ үеийн түүхийн судалгаанд бол өнөөдөр өөрийн гэсэн бас жимийг гаргаад өөрийн гэсэн бас шинэ үеийн түүхийн судалгаанд бол хүлээн зөвшөөрөгдсөн нэртэй эрдэмтэн түүхийн ухааны доктор профессор Кишиг Тогш маань бол бас ажиллаж байгаа. За мөн шинжлэх ухааны академийн түүх археологийн урайлангийн захирал академич чулуун захирал бол бас манай түүхийн тэнхимийн зөвлөхийн орон тоон дээр бол бас явдаг. За мөн манай түүхийн тэнхимийн үйл ажиллагаанд бол манай нэртэй археологч профессор Эрдэнэбаатар багш бас түүхийн тэнхимийн үйл ажиллагаанд оролцож явдаг. Мөн гадаад харилцааны түүх судлалын чиглэлийн профессор Цэвдэр Жогш манай түүхийн тэнхимийн үйл ажиллагаанд бол оролцож байгаа бас. За тэгээд манай энэ түүхийн тэнхимийн бас залуу багш нар маань байж байна. Хишиг жаргал багш, Эрдэнэ шигөөш, гал одрох багш яг өөрсдийн мэрэгчсэн чиглэлийн өөрсдөө гэсэн судалгаатай юм багш нар байж байгаа. За дээрэс нь манай нэг сургуулийн болон тэнхимийн бас нэг чухал онцлог бол юу гэдэг вэ гэхээр шинжлэх ухааны академийн түүх хэрэглээгийн хүрээлэнтэй бол хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл тэр түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд өөрсдийн гэсэн судалгааны чиглэлээр манай оюутнуудыг өөрсдөө дагалдуулж юуны судалгааны ажлыг нь удирдах зөвлөгөө өгч бол хамтран ажилладаг байж байгаа. Тухайлбал нэг ялангуяа бол манай доктор болон магистрийн агсан төвшний судалгаан дээр бол энэ шинжлэх ухааны академийн түүх хэрэглээгийн урайлангийн эрдэмтэд маань бол төлхөө оролцдог байж байгаа. За ингээд яриад байвал маш олон сайхан давуу талууд бас байна. Нэвтрүүлгийн маань цаг өндөрлөх төгсөж байгаа учраас үлцэн хугацаанд өнөөдрийнхээ асуулт даалгаврын зөв хариултыг оролцогч хүүхдүүдтэй үлдээ. Гал одрох багш өнөөдрийн хувьд асуултынхаа зөв хариултуудыг бас тайлбарын хамт хүргэхээр ирсэн тийм ээ. За би нэгдүгээр асуултаас эхлээд хариултыг нь хэлж өгье, зөв хариултыг. За би бол энэ 5 одоо газрын нэр оруулахдаа энэ дандаа Монгол нутагт байдаг хүннүүгийн язгууртан хаадын ийм оршуулгын газруудыг оруулсан байгаа. За энэ дээр нэг анхаарах зүйл нь юу вэ гэхээр гол мод нэртэй юм, ижил нэртэй 2 газар байна. За энэ болохоор яг зэрэгцээ буюу хоорондоо нэг 100 орчим километр зайтай байгалийн хувьд ч тэр газар зүүн байршлын хувьд ч тэр яг ижилхэн тэгээ нэр нь ижилийн одоо 2 газар байдаг. За энэ нэг нь Арангай аймгийн Хайрхан сумын нутагт, нэг нь Арангай аймгийн Өндөр улаан сумын нутагт байдаг. За тэгээ манай сургуулийн хувьд бол Арангай аймгийн Өндөр улаан сумын нутаг энэ Балгасан талын гол мод 2 хэмээх газар өөрийн гэсэн одоо археологийн судалгааны баазтай. Энэ баазтай хийсэн одоо судалгааны үр дүн бол 2011 оны тэр дэлхийд нээлт болсон үр дүн юм байнамаа. Тэгэхээр зөв хариулт бол И хувилбар буюу одоо хамгийн сүүлийн хувилбар байна. За хоёр дахь асуултын хувьд за энэ түүх археологийн шинжлэх ухаанд хамааралтай айгүй их олон салбар ухаан байдаг гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр энэ эпиграфик гэдэг бол бичээ судал. За тахлаас хариултууд дээр мэдээлэл хүргээд явъя. Хүүхдүүд маань хэрэгтэй тийм ээ. Нумизматик гэдэг бол зоос судлал. Зоос судлал. Тийм. Палеонтолог гэдэг бол эртний одоо сөрмөл амьтан судлал явах. Палеозоолог гэдэг нь эртний одоо амьтан судлал. За палеограф гэдэг нь мөн бичээс судлаа. Эпиграфикаас ялгаатай нь юу вэ гэхээр эпиграфик нь зөвхөн хатуу биет дээрх бичээсийг судалдаг. За палеограф нь болохоор өөр бусад зүйлс дээр тийм ээ цаасан суурьтай ч юм уу эсвэл үүс мод арьс ширэн дээр бичигдсэн энэ бичээсийг судалдагаараа хоорондоо ялгаатай байдаг. Тэгэхээр энэ 5 хариулт дотроос палеонтолог бол хүн үүсгэхээс өмнөх амьтдыг судалдаг ухаан учраас энэ одоо түүх археологийн шинжлэх ухаанд хамааралгүй болчихж байгаа. Тэгэхээр зөв хариултын хувьд бол С хувилбар буюу палеонтологийн ухаан гэсэн энэ хариулт байна. За 3 дугаар асуултын хувьд олон өргөцсөн Монгол улсын үед хамгийн анх хэвлэгдэж байсан сэтгүүл гэж. Яагаад би сэтгүүл гэж онцлсон бэ гэхээр энэ нийслэл хүрээний сонин бичиг за шин төл хоёр бол хоёулаа л олон өргөцсөний үед хэвлэгдэж исэн. Нэгэн сонин, нэгэн сэтгүүл. Тэгэхээр шин төл сэтгүүлийн хувьд бол зөв хариулт нь болчихсон. Харин нөгөө оюун түлхүүр үнэн цог тэр гэдгийн хувьд бол тэр үнэн цог гэдэг сэтгүүлүүд маань 1945 оноос хойш хэвлэгдэж исэн ийм одоо сэтгүүлүүд байна. За оюун түлхүүрийн хувьд бол энэ зүгээр одоо
эртний сургаал маягийн одоо ном байж байгаа. За ингээд зөв хариулт бол С хөлбөр, Б хөлбөр буюу одоо шинтэл сэтгүүл байх нэ. За тэгэхээр өнөөдрийн хувьд манай багш нарын манай бэлтгэрүүлсэн 3 асуулт даалгаврын зөв хувилбарууд бол 1-ийн E, 2-ийн C, 3-ийн B гэсэн хариултууд байсан байна. За эдгээр хариултуудыг бидэнд дэлгээс оролцогчдын хувьд бол өнөөдөр оноо одоо асуулт тус бүр дээрээ 2 оноогоо авч чадсан гэж та бүхэн маань ойлгож байна. Бид цаг минутаар нь оролцогч хүүхдүүдийнхээс зөв оноонуудыг үнэлгээгийн нөгөөд бас бүртгэлжүүлээд явж байгаа. Нэг зүйлийг сануулж хэлэхэд нэвтрүүлэгт оролцогч бүхэн маань бидэнд одоо зөв хариултаа илгээхдээ за магадгүй бүртгүүлэх гээд бидэнд хандах юм бол аль сургууль сурдгийн хаанаас хэн бичиж байгаа юм. За магадгүй нэвтрүүлэг болгон дээр хүүхдүүд өөр утаснаас мессежээр хариултаа ирүүлээд идэг. Тэгэхээр магадгүй өөр утаснаас та хариултаа ирүүлж байгаа бол Ховд аймгийн Манхан сумын тэр гэдэг юм уу тэр сургуулийн тэтгэр ангийн тэр шүү гэдэг тодорхой мэдээллүүдээ бас бидэнд өгөөд явах бол маш хэрэгтэй байдаг шүү. Тэгэхгүй л одоо онон дээр будлаан гарах ч юм уу тийм ээ. Магадгүй дунд нь орхигдож үлдэх юм зүйл гарч магадгүй тийм учраас мэдээллүүдийг бидэнд маш тодорхой өгөөд яваарай. Ингээ бидэнтэй хамтдаа байсанд баярлалаа. Эх 7 өдрийн цагтаа иргэд болцгоё.